Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Биний твэд тавтай морил. Өнөөдөр болохоор би юу хийж байгаа мэхлээ би имээ дээрээ очих чинь. Тэгээд имээ дээрээ очихдоо ингээд бичлэг хийгээд явуулах гоё юм болоо гэж бодоод. Тэгээд таад угсаа имээтэйг явах туртай байсан угсаа дургуун хүн гэж байхгүй бах. Тэгээд би имээтэй амар хайртай. Цаг 30 минут төгжээ тэгэл бараг 2 цаг явна. Тэгээд одоо 4 болж байна. Яг төгжрээдээ үеэр явах нь яа. Гэтэ явахд ямар ч сан. Имэдэр очихгүй бол имээ ганцаараа хүн чинь. За тэгээд одоо ингэж хөдлөөд явлаа. Тэгэхгүй бол төгжрөл бүр амар байгаа. За нэг газар дэлгүүр авах гээд ирчлээ. Төгжрөл гайгүй байлаа ашгүй. Өнөөдөр нөгөө бүтсэн байсан болохоор гайгүй байсан байж магадгүй. За одоо имээрээ залгаад юм захих нүггүй асууад ах юм. Бэно. Бэно. Имээ юу захих юм? Идэх юм им захих юм уу? Уугүй жигээ нэг ганц өвчин намдагч нь болоод иртэй жигээ. Өвчин намдагч ямар нэртэй өвчин намдагч? Ипо компани тийм нөө. Ипо гэж болоо. Ипо. За. Имээ им захиж байна. Имээ надад өгөх юм бол одоо нэг жормор гэдэг амар ядратай болсон мэл ч тий. Тэгээ имээ авчлаа ашгүй. Жоргоо өгд юм байна. Одоо имээгийн дуртай нэг юм аа. Манай имээ чи гэдэг нь амар дуртай. За инээс мавчлаа. Та нарт ингэж миний машин барьж байгааг ингээ харж байгааг болохоор амар эйгүү авах тэгээ. Надад ч гэсэн эйгүү энэ яг ингэж машин барьж байхдаа хэлбэрчлэг авсан ч. Йоо за хүрээдлээ. Гадаа бүр амар хөтөн байна. Юу ачиртай. Кофе мофи. Яах нь гэдэг. Можи гэдэг. Нэр өгөөгүй тийм ээ. Можи л болсон. Можи. Имээ надад мах хоош өргөшгөлж өгч байна. Гоё өсөлнөө. Та өөрөө өлсөхгүй юу? Би түрүүн хэлчихсэн. Хоёрыг хэлчих болохгүй. Өндөрт нь минь. Сайхан халамжаа хийгээд доо. За. За би одоо бүр амар гоё юм харуулъя. Тараа. Имээгийн барцэг. Жохон байгаа мó? Хоёлаа маш барцэг их юм уу? Аа. Имээ битэр ч бас барцэг хийнэ. Өвчин ч голлоо жоохон олдсон чинь. Тэ барцэг. Зүгээрээ имээгийн барцэг бол тэгэл ямар ч барцэг гоё штэ. Одоо миний бичлэгийн имиж гадаад суугаа хүмүүс үзэн штэ одоо аим гоё санагдчих юм ээ. 100,000 үздэг гэдэг чи юм ээ. Итгэхгүй ах юм ээ. Яа манай имээгийн цүнх бол бас олж байгаас ч. Амар юмтай. Имийн савн тэ нөгөөс өнөртөө басан ус тэ манай имиж юм бас. Яа энэ бүр тэ мэддэг хүмүүс нь бол мэдэн тэ энийг бол дээр үе юм. Тэ хатам дрэгөө. Ингээл хөдөө байдаг ус тэ имээ ингээл өлгцэн. Хүмүүстэй болох. Имээ ингэж хүмүүс Батарчи мөрөөдөл машин. Гэх юм уу? Хүний ясан үндэсний хөдөлгөөн. Имээд хамт онт шүү дээ өнөөдөр хамт онтын шүү дээ байлаа. Угаалтур. Энэ дотор усаа хийгээд тэгээд эндээс ингээ гоожулчихна. Ийм манай имээгийн маань гэр нэг иймэрхүү. Эндээ ийм айгүй том ортой. Уул нь ийм буудан байдаг байсан хгүй өмнө. Тэгээд баруун орон дээр болохоор манай өвөөгийн ор байсан. Тэг манай өвөө ингээ заяа яг урдаа яг ийм юм дэлгэж. Манай өвөө бүр амар их унтдаг хүн байсан. Тэгээд урдаа ингээ дандаа даавуу дэлгээ тэгээд хүмүүсээс төрүүлээд унтдаг байсан. Тийм өглөө эрт тосно, орой эрт унт. Үнэхээр мундаг хүн байсан.
Би манай өвөгийн ор тэгээ би өвөгийн хоорон дээр унтах амар дуртай. Тэгээд манай эмээгийн ороолохоор энэ зөөн талд нь ингээд байдаг. Тэгээд иймэрхүү. Тэгээ та хэд яг иймэрхүү юм хараад та хэд туучны ингээд дурсамж чинь сэрэхгүй нөө. Тэгээд ингээ аяг угаадаг юм хүнтэй. Энэ болохоор шкаф. Яг эмээгийн гэрт ийм шкаф байдаг. Та нараас адилхан уугүй юу? Тэгээд ингээд иймэрхүү тайлмалтай. Дэм юмтай ингээд эндээ ширээтэй. Энэ болохоор айраг хийж байгаа юм ээ. Арц юм уу? Арц гинэ. Можи. Манай эмээгийн зурагтаас айгүй том зурагтай байгаа. Бараг манай гэрээс том зурагтай. Манай эмээ. Нэг хөрхөнд байдаг шүү дээ. Тий. Тэр нэг хөрхөн гараад зэдэн тэгээ багтцаас багтуулав. Хин ээж үү? Өнөөдөр хоёул энэ дээр унтах юм ээ. Энэ орон дээр унтах юм уу? Энэ орон дээр Багтах юм уу? багтаж шүү дээ. Эмээ одоо тэгээд эмээ хөдөлдөг үү шүн? Эмээ ер нь хантай. Тийм. Би бас хөдлөхгүй байхаа орг. Ер нь хөдлөхгүй дээ. Одоо мэдгүй дээ. Одоо данхаар миний охин ч багтаа хөдөлдөг л байсан та. Тий. Би ч одоо төрөөл шууд эмээ дээр ирсэн. Тэгээд 5 нас хүртэл эмээ дээр ирсэн тий. Эмээ дээр эмээ өөтэйгөө өссөн охин баггүй юу би чинь. Би ямар охин байсан бэ эмээ? Ямар хүүхдээсэн бэ? Миний хүүхдөө. Тий. Миний хүүхд чинь ерөөсөө хөдөлгөөн нэг байхгүй. Ерөөсөө их томоотой эмэгтэй юм болохоор янзын сайхан хөөрхөн. Аашаалсантай тийм зөв хүмүүжлдэг тийм сайхан хүүхдээс. Завтлаар эмээ одоо бичлэг авч байгаа болохоор тэгээд байгаа биш үү? Тэгэл уус эмээ өөдөр өссөн болохоор тий. Тий. Шал өөр. Би бүр нөгөө эмээтэй унтъя гэж бодоод байсан. Тэгээд эмээгээс асуухаа санаа зовоод хин унтараа гэдэг эмээтэйгээ заавал унтараа. ээж эмээтэйгээ заавал нэг унтаарэ гэд. Би ч нөгөө баян эмээтэйгээ ер нь амар унтдаг байсан шүү дээ. Тэгээд унтаагүй одоо баг 10 хэдэн жил нэг болсон байна тий. 10 20 жил болсон баг. Тэгээд явхаасаа өмнө эмээтэй заавал унтъя гэд. Харин эмээгээс унтъя гэж асуухаар санаа зовоод манай эмээч бас их ааштай хөөн тий. Одоо хөгсөн болоод 80 хүрчгээд энэ айшгүй байх юм байна. Улам л айштай бол. Ви. Атарсан нэг хөтөрсөн юу байхгүй. Айгүй юу гар. Сайхан болчихсон шүү. Гов. Сая 0-ороод ирсэн чинь бүр амар хөтөн байна хата. Имээнд өхрийнхээ хивгийг өхрийнхээ хоолыг гэж юм те. Галаас гоё шүү. Нөгөө гал дээр имээ нөгөө нэг юу гэдэг штэ элэг шарж идэх амар гоё те. Имээтэйгээс йогуртаа хувааж иднэ. Имээдүүд одоо зөндөө хийх авчиж өгнө. Цагаагүй шүү дээ эмээч бол. Зарим мэрэг бол идэж өгнө те. Имээ чинь бүр аарал марал хийдэг байсан тий. За одоо ингээд манай имээ үзэгчд одоо хэлэх юм байна. Одоо ингээд хүмүүст. Ахынтаа яавар гэдэг гоё. Имээг ч одоо 100 мянган үзнэ гэдэг байгаа шүү дээ. Яа. Эмээ өнтөрчл Япон яваад Япон хүнтэй яриад байсан гэ. Нэг зураг байдаг тий имээгийн. Японд ч ахуулж байсан. Тэр зураг хөөрх штий. Надаа байгаа та. Тийм үү? Талиг. Оо ямар цагс. Имээдээ бараг моббам бичлэг хийгээд байгаа юм шүү. Одоо чи имээ ингээ хүмүүс юм идж байгаагаа бичлэг авдаг шүү. Амарч. Юм идж байгаа бичлэг авч тавьдаг байхгүй юу? Амар хүн үзнэ. Наа. Би авч тавьдаг. Танаа Японд ч нэг Япон хүмүүс амар иддэг хүмүүс. Тийм байдаг. Тэ нүггүлтэй иднэ тэр. Бом гэхдээ одоо дэлхийн нийтээрээ тийм иддэг бичлэг хийдэг амар хүн үзнэ. Манай нөгөө имээ нөгөө комент амар их үзнэ. ТV-с дээр гардаг нэг комент гээд 6-аас гардаг тий. Тийм. 6-аас гардаг нэвтрүүлэг тэрийг бүр амар их үздэг. Өө өстө гоё үздэг байсан. Тий зурагтны урд очичвал сонсон тий чихээрээ. Бүх үзэн тий комент ч бас амар их үздэг байсан шүү дээ. Өвөө юм уу яар тий. Хөөс юм.
Билгийн чинь авхан насурчаад аяавал ханд суулсастай. Чинь 100 мянган төгрөг авч өгөх. Оо юу. Оо яа. Би бүр юун дээр коммент дээр юунд авч өгчихсэн. Тийм үү? Оо юу. Оо авч. Би. Нөгөө өвөө авч өг гэдэг. Ямар хөөрхин дээ. Тэгээд нэ ороод. Тань ахсан. Одоо гарах гэж байгаа юм уу? Танаа тоны гоё тий. Аль тогшмор санагцаа хаалгаа тогшоод. Найл харчаад унтахгүй бол шүн бас гэж тий. Ингээд имэтэй хамт унтах гэж байна. Би тэр одоо багтах нь уу гэж байж байна. Багтах л үү. Багтах байсгүй дээ. Энтэй ч одоо хүүхдүүдтэй чоностой. Имигээ түлхээд унгаачихгүй тий. Цаашаа. Одоо ээч нь үчиж гэнэ үү? Үгүй штэ имээ эн чинь нөгөө шууд үзэхгүй штэ. Үзэхгүй лүү. Тий, одоо ингээд нөгөө баахан олон бичлэг нийлүүлж агаад янзлаа штэ имээ би. За. Ингээ хэсгээр нь ингээ авч агаад. За. Тэгээ янзлах чинь бас нилээ хэдэн цаг орно имээ. Тийм л дээ бодож байна. Таах юм их өөртөө өөхөх өөртөө орж үзег байх юм. Үзсэн штэ. Үзсэн. Ингээд имээтэйгээ унтах өдөр ирдэг юм байжээ. Яста 20 гарсан эсвэл унтлаад миний ахынтай. Харин тийм. Ингээд өнөөдөр имээтэйгээ унтлаа. За өглөөний мэнд имээ цайгаа хийж гин. Сайхан амарсан уу имээ? Сайхан амарсан. Шатцалсан уу? Үгүй. Муур харин өчтөр шүнжэнгөө бит хоёрын толгой дээр гарч ирж унтаад бүр. Можи. Одоо нэрээ мэддэг болчиход байгаа можи. За имээ үхрээс авах чинь. Үхртээ бас хэвэн мэг өгч явах шиг байна. А эхлээд тоглоор нөхүүлд юм уу? Эвлэхгүй шүү дээ. Оруулна ч юм санагддаг. За. Энэ нотон болоод хиттэт. Бүр сэхэл ахгүй хацсан болчихсон. Тэгээд ингээд сэхэ бассан. Хамар эмээ хоёрцсан зүгээр тавцсан. Гэсэн юм гинэ эмээ. Гэсэн давлаа. Манайх нөгөө нэг хашаанда өдөртэй ахгүй юу? Тэгээд тийм их амар. Ингээд надад борцтой цай хийж өглөө. Баярлалаа эмээ. Ер нь бол эмээгийнхаа борцтой цайг уух бол маш том одоо аз завшаа тийм ээ эмээ. Эмээгийнхаа газрыг жоохон танилцуулъя. 3 гэр байгаа. 1 2 дахиад 1 гэртэй. Тайнаа болохоор ийм байшинтай. Дотор нь яг байдаг байсан. Тэгээ одоо болохоор дотор нь байхгүй зүгээр нэг одоо юм хумаа тавьдаг тийм байшин болсон байгаа. Тэнд болохоор юу хөр мөхрийн юмнууд байдаг. Тэнд болохоор аргал маргалаа хийгээд ирлээ. Тэнд найлан ингээд эндээ хөөрхийн мод тарьсан. Аяг хөөрхөн мод тий. Тэнд нохоо Жулиета гэдэг байхгүй амар нэртэй байгаас тий. Тэг Жули гэдэг бас тий. Жули. Хөөрхөн нохоо амар хөөрхөн цав цагаан нохоо ирсэн гэсэн. Уул нь ингээд хөөрхөн амтаа байрны нохоо гэсэн зэдгийг ингээд одоо гадаа байлгахаас өөр арга байхгүй. Гадаа байлгаж байгаа. Жули. Ерөөсөө ингээд уурж морхгүй хүн амар хөөрхөн нохоо. Ингээд эрхлэхэд
тоглох гээд. Би одоо жижигхэн ахаа харуулъя. Банхар, Монгол банхар. Амар хөөрхөн том болсон. Намайг ирэхэд жоохон бүр жижиг юм байсан. Одоо гэсэн чинь амар том болсон. Одоо энэ яг урд харагдаж байгаа энэ байшин болохоор манайх гахаатай байсан байхгүй юу? Ийм жижиг өөрхөн байшин. Энд болохоор юу байсан гэхээр камеха шуунууд байдаг байсан. Тэгээ одоо байхаа болцсон. Эндээс ингээ мод энэ төр тарьсан. За энэ өглөөний саяны юу вэ? Туул. Тэгээд энд болохоор ийм худагтай. Тэгээ цаагаар болохоор манайх бас нэг тариалан бас эрхэлдэг байсан. Үрцээ, сонгон энэ төр тарьдаг байсан. Одоо тэгээд болцсон юм шиг байлээ. Тэгээ би ч юм болохоор 100 цагийг бол дандаа ингээл имээ өөгийнхөө хашаа нэгээд өнгөрүүлдэг байсан. Тэгээд тэр яг тийшээгээ болохоор одоо саадтай. Тэгээд энэ хавийн хүүхдүүд цуглардаг. Тэгээд саад руу байн очиод шүн мөн гарчгүй гэл ёо амар инээдтэй юмнууд амар болдог байсан. За одоо гэрээ цэвэрлэе. Энэ гоён савнд ингээд бок хийсэн. Зам болохоор энэ зэ ингээл баах хүүхдүүд цугларна. Тэгэл манай үеэлүүд энэ төргээл яг надтай адилхан яг миний үеийн нэг үеэлээд байгаа байхгүй юу. Тэгэл бид хоёр байн гэрээ яг ээлжис цэвэрлэн заяа. Өнөөдөр чи маргааш би гээл нөгөө нэг гэрээ цэвэрлж байгаа нь болохоор тэр өдрөө гэрээ цэвэрлэн. Тэгээд нөгөөх нь юу их вэ гэхэлэр яг тэр өдөр нь аяга угаан заяа. Ингэж гэр цэвэрлэхээр амар турдаг гэсэн ингэж мөлхөж гэр цэвэрлэхээр би бүр одоо турохгүй бол би нөгөө нэг Монголд ирээд баг 2 3 баг 4 ил таргалсан баха. Нэр ингэсэн. Бэлээ өмсөж जैन тий. Дараад байна гинэ. Би одоо харглаа цаасан түүх гэж байна. Манай тоглол баацсан байна. Би бас дээр зөндөө их түүсэн. Тэгээ дахиад дүүрсэн ба шүү дээ. Тэгтээ айгу сони юм а тэг ингээд баадаг газраа л баадаг заяа. Би ингээд хэдэн өдрийн дараа одоо дахиад аргалт хийж байгаа штэ. Тэгээд яг ингээд адилхан газраа баацсан байгаа хгүй юу сонио. Энд ингээд тавина. Нэг иймэрхүү ажил хийж энэ да. Одоо нэг камер барьж авах амар хэцүү юм. Би тэнд зөндөө олон аргалгаа тэрийг одоо зөөхстэй. Тэгээ камера одоо гэртээ оруулж тавилаа. Ми бит хоёр одоо хоолоо их гэж байна. Урил зураг уудаж байна. Миний хөөрхөн гутлаа ингээд тавьчих юм. Өмнө ингээ чиг татаад байхгүй юу? Наадах чинь тэгээ ямар гутлын гэсэн бурайд гутал гэдгийг. Тэгээд энэ дээр ёстой чадуулсан би. Өөрөө үзээд авч чадахгүй. Огч. Тэрч тосраа. Тосоо яц. Тус юм. Тосоо нь хуурсуртай таа. Тос авчаад ирэх юм уу? Яа. Чали. Бид хоёр жунчтай шүл хийхээ болоод цөөвөн хийхээр болчлоо. Гинт төлөвлөгөө өөрчлөгдлөө тийм ээ. Тий. Тэгээ тос аахгүй гээс тосонд явчаад ирээ. Шингээ илчиж юм ээ. Нялцгаа юу? За имэд гар гологдлоо гэж. Гологдлоо гэж юм бэ. Мэгийн үздэг нэвтрүүлэг хэллээ. Энэ комент сонсоод байсан чинь бүр стресс ирсэн. Монголын амьдрал хэцүү байна тийм ээ. Энийг сонсоод байсан чинь чадчихгүй юу гэдэг чинь асуудал үүсэж байна. Маш өндөр байна. Захин бид 30-аас 40% Мэгийн цөөн гэдэг чинь. Ямар мохоо өргөлтөнд тусам яасыг алдаг ч гоё. Таны хэлсэн юм чанартай ойртой байна. Маа их чинь одоо танаас хэлсэн бүх гişүүд. Жохон төлөхий авах зүгээр шүү дээ. Жохон төлөхий зүгээр ээ. Боломжтой шүү гэдгийг бас тодтож суулгах гэсэн юм аа. За бас нэг идсэн нэмэгдлээ 120 бас гэж. Би одоо эмээгийн үсийг угааж өгөх гэж байна. Эмээгийнхаа үсийг угааж өгье гэж юу айгуух бодоод байсан юм. Яасыг би ч одоо эмээгийн толгой болгоод хурж байгаагүй. Ингээ шүү дээ. За цогтонж байгаа газар байна эмээ.
Хасаг үл цосноод байна. Яагаад вэ? Тэр энэ юу гэж гартгүй л гэдэг. Тийм үү? Тий. Гартгүй юм. Сангарлаа. Яагаад Амьдралдаа анх удаа хиймэл гэсэн юм бэ? тэхгүй. Үгүй. Амталтаа. Энэ 76 онд осног тайруулж амигт доктор болсон маягт явуулсан. Танг сенситив байсан бол сенситив гэхгүй юм ээ. Шин. Хөөх үстэй юм ээ. Өөрөх нь өнгө юм уу? Пистэ. Гоё юм. Будах шаардлагагүй юм шүү дээ. Надад ч ерөөсө бодож болохгүй. Будаг айгу амархан орохоор үсэх юм гэлтэй. Орхон хүүд бол маргаас өглөө л энэ өнгөс гарна. Ямар сони. Тогтохгүй. Бодог. Гоё яснаа юм ээ. Гоё болохоор ургуудаа охиныхоо барин төстөн сайхан бодлоо үс. Янцтай зүгээр тэр. Ачаараа бас ингэж юугаа толгоогоо гоолгож явахаас ацтай л байна да би. Би юу яриад байгаа юм бэ? Би угааж их наадтай байх чи. Охиндоо хайртай юм юм ээ. Хаартайгаар барахудаа миний ганц гардаар өсгсөн ач байхгүй юу? Ясдаг хайртай ихэд санддаг юм бэ. Хол явдаг болохоор. Би тэгсэн имэдээ зөндөө их хайртай шүү. За. За. Би нэг 19 онд нөгөө Японоос Монголоос явж байхдаа имэдээ нэг онгоцон дотор хуцаар ирээд тэгтээ бүр амар үйлчсэн чинь. Яг хөөл хийдөө. Бүр амар үйлчээ. Тэрээс хөөл хийдөө. Тэг битэр чи одоо 5 6 жилийн дараа дахиж уулзж байгаа тийм. Тэр цагаа. Тэгээд имэдээ зөндөө хайртай шүү. Дүндээ хайртай шүү да. За манайхан тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Тэгээд өнөөдрийн бичлэгт хамтдагсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Making me hate you, probably think it's painful, but really I'm grateful. I think I've seen this before. This is the part where you say you want me to. I say I love you, then you go act a fool.